40 хүүхэд хуруугаад хариулчлаа шүү дээ. 40 хүүхэд 10 гаруй хүүхэд энд тунгаа гэтрүүлээд зарим нь амиа орлоод ингээд өнгөрчихөж байгаа байхгүй. Нэг гараад хариулчаад ахиж шашрахгүй нөгөө гаруудаа тэр дуудлагын зөвлөгчээр тариа хийлгээд нэгэнт орцсон юм бол угаасаа ямар ч найдалгүй. Ер нь бол та хүүхдээ алдчихлаа л гэж бодох хэрэгтэй байхгүй. Сүүлийн үед энэ гар сарвуугаа ингэж тайруулах хүртэл хэмжээнд хүрсэн тийм хүүхдүүдийн асуудал их үүсэж байна гэж бид нар мэдээлэл авсан. Тэгэхээр энэ асуудлыг хязгаарнаас гарах болов яг ямар шалтгаантай байна? Миний туршлагаас харахад бол одоо энэ гарлуугаа тариа хийгээд гэмтсэн хүмүүс бол 14 оноос хойш эхэлж дайралтсан байдаг. Тэгээ жилд бол нэгээс 2 удаа одоо таардаг байсан бол одоо ерөөсө улирал болгон тааралдаад одоо сүүлийн он гарсаар бол одоо 7 хоногт нэг ирдэг болж шүү дээ. Одоо бол 14-оос дээшилжлээ шүү дээ. Өмнө нь бол нэг 18 байсан. Одоо 16-наас хүрчихэж байгаа байхгүй. 16-аас дээшээ тэгээд нэг 20 хүрээгүй хүүхдүүдийг хэрж байна. Ер нь бол 24 оноос хойш одоо өнөөдөр чинь 3 сар ихээр 40 хүүхэд хуруугаад хариулчлаа шүү дээ. Хамгийн гайгуудаа үлдэхэд хуруунд харагддаг байхгүй. Тэгээд цаашаа гар харагдана. За гар бол одоо шуугаар харагдвал бас их гайгүй. Бүр одоо бугалгаараа хариулна шүү дээ. Мөрөөрөө хариул. Тэгэхээр 40 гэдэг ч юм бол юу шүү дээ. Ахаад бас 10-аад хүүхэд дөнгөрчлөө шүү дээ. 10 гаруй хүүхэд энэ тунгаа гэтрүүлээд зарим нь амиа орлоод ингээд өнгөрчихөж байгаа байхгүй. Энэ болохоор одоо нэгнийгээ дуурайгаал тий. Дээрээс нь одоо энэ им тариа тэр мансууруулах бодисуудыг оруулж ирж байгаа хүмүүс чинь одоо нөгөө өсвөр насны өөрийнх нь одоо оюун ухаан нь бүрэн тогтворж байгаа хүүхдүүд дээр одоо туршилт хийгээд дээ шүү дээ тий. Туршилт хийж одоо энэ ингүүл сайхан ингүүл гэж ялангуяа тэр нэг манлайлдаг, үрээлдэг эсвэл нөгөө атман гэж яриад байдаг шүү дээ. Одоо бидний багд байсан. Тим хүүхдүүдийг уруу татаж нөгөөдүүлэр нь дамжуулж одоо ийм сүлжээ үүсгээд байгаа байхгүй. Тэр иржсэн хүүхдүүдийн зарим нь бол нөгөө аригтаар суугаад тэгээд нэг сэрсэн чи харин миний гар ингэсэн байсан гэж байгаа байхгүй. Эхлээд аригтаар суулгаж барьж ингэж ухаан санааг хөөрлийн байдалд оруулж байгаа. Тэгээд гар марлуун дээрээ эхэндээ бол үнгүү тарьдаг гэж байгаа шүү дээ тэд нар ч. Тэгж байгаа дүнтэй тариад эхэлнэ. Хамгийн аюултай нь бол одоо энэ зах дээр эсвэл чи явж идэг гэж байгаа байхгүй. Зах хоёр дээр. Тэгээ угаасаа андшгүй нэг 35 6 наснаас дээшээ тэгэл нэг 50 орчим насны эмэгтэйчүүд явж идэг. Хараад байна уу гэж яриад тэгэл ингээд за чи намайг алваа гэж өгдөг гэж байгаа байхгүй. Тэгэхээр иймэрхүү хүмүүсийг л болиулмаар байгаа байхгүй. Дээрээс нь одоо тэр өрөөлөн дуудаад байгаа хүүхдүүдийг болиулах асуудлаа шийдэх. Одоо тэр хар тамхитай тэмцэх албаныхан бас аваа ажил хийгдэл байх шиг байна. Бас нэг ангиараа сургуулаараа баг тийм юмд ороод тэд нарыг бас шалгасан байлаа шүү дээ тий. Гар угаасаа л хамгийн юмд үйл ажиллагаанууд хийгддэг учраас гаргүй байна гэдэг ерөөсөө амьдралаа алдчихж байгаа л гэсэн үг шүү дээ тий. Тэгээд яг хөдөө зүгээр одоо миний хамгийн харамсалтай тохиолдол бол миний ганц айгаад байгаа юм дээр байхгүй. Нэг гараад хариулчаад тэгээд ахиж шашрахгүй нөгөө гаруудаа тэр дуудлагын зөвлөгчээр тариа хийлгээд уян зүгээ тавиулж хийлгээж одоо нөгөө нэг бусад найз нөхд нь байж байгаа шүү дээ. Тэд нар нь хийгээд ингээд ахаад нөгөө гараад хариулаад тэгээд одоо дисгүй ингээд өөр хийх юм байхгүй болцохоор чинь аргагүй ингээд амиа орлож байгаа хүн байгаад байгаа байхгүй. Энэ хамгийн харамсалтай юм бол энэ хүүхдүүд чинь яг ид хийж үтэх насндаа байхгүй болол тэгээ гаргуу тахирддуу болчихно гэдэг бол одоо юм хийх ямар ч үгүй. Тэгээд дээрээс нь эн чинь өөрөө сэтгэл готролд оруулах их үйлчлэгээ үзүүлдэг учраас угаасаа тийм амьдрах итгэлгүй болчихно хүн болчихно. Тийм учраас хамгийн айгаад байгаа юм нь бол одоо энд орцсон хүн байх юм бол тэртээ дэргүй хүүхэд хүн одоо таны одоо ойр дотны хүн биш болчихно гэдгийг ойлгож тэгээ одоо энэ сайн анхаарч одоо хэрвээ орцсон бол хурдхан шиг тэр сэмүүт энтрээр яваад тийм ээ. За хүндрээд ирвэл одоо гарны имлэгт хандаад ингээд дүүл ажиллагаа авахгүй болохгүй шүү. Одоо миний мэдхээр бол одоо бас ингээд
харлаад ороод ирсэн ээж ярьж байгаа байхгүй юу. Ингээ хүүхэд нь яг ингээд татаад унаад ингээд нүдэн дээр унаад байхаар би өөрөө бас юу яадаг. Одоо авахаас гарцгүй гэдэг аптекуудаас гууж барьж ингээд таньдаг эмнэлгийнхэн лөө ярьж байгаад ингээд олж өгдөө штэ гэж байгаа байхгүй. Тэгээ одоо ингээ хүүхдээ нэр яг ийм тарчлаж яхад бас яг эцэг их хүн хэцүү тий. Тэгтээ яг үндэ бол энийг таслан зогсоох арга хэмжээгээ авахгүй бол энэ байдал үргэлжилсээр байгаа хүүхдээ угаасаа л алдсан гэдгийг ойлгож ухаарах. Тэгээ тэр эмчилгээний ямар арга байна бүгдийг хэрэгжилж үзэх л асуудал байхгүй. Юусе нэгэнт орцсон юмныг бол хэдүүлээ яах хэрэггүй. Одоо энэ ингэ зогсоох аргагүй учраас орхоос өмнө сэргийлж аль болох сайн одоо хүүхдтэйгээ ярилцаж за энээс л хол байдгийг шүү. Энэ байвал одоо за нэг арх тарс бол яах вэ бас нэг учиртай шүү дээ тийм ээ. Гэтэл арх тарснаас илүү аюултай юм чинь энэ болчиход байгаа байхгүй. Тэгээ бас нэг аюултай юм нь эдгээр чинь ингэж байгаа. Эхлээд одоо нэг хийж үзээд явандаа 2 болоод 3 болоод ингээд за 3-аас дээшлээд ирэхээрээ тэр одоо харлах барих одоо мэдрэл булчин өвчих эсвэл одоо сууц бөглөрөх асуудлууд нь гарч ирж эхэлж байгаа байхгүй. Бага багаар тунгаа нэмэгдүүлээд байдаг байхгүй. Эхэндээ болохоор үүсэн ингээд болд юм байна гэсэн юмар яваал. Тэгээд хамгийн аюултай нь эмчилгээс гарцгүй бид нар чи эмчлээд ингээд зүгээр болчхоор болгочтой одоо эмч дээр очиж гэнэ гэсэн найдлага тавиад байгаа байхгүй юу. Тэг ямар ч аргагүй байд юм аа ийм байдгийг шүү гэдээ одоо тайлбарлаа гэд тэгээ энийхээ хожигдоод ирсэн юм чинь гэсэн бодолтой байгаад байгаа байхгүй тий. Ерөөсөө л тэр бадаараа л өвдөөл эхэлж л байгаа бол аюултай болцсон гэдгийг ойлгох хэрэгтэй байхгүй. Хэвлэл мэдээллээр сайн энийг гаргаж ижил одоо хүүхдүүд тий сэрэмжлүүлэх л чухал байгаа байхгүй. Нэгэнт орцсон юм бол угаасаа ямар ч найдлахгүй. Ер нь бол та хүүхдээ алдчихлаа л гэж бодох хэрэгтэй байхгүй. Хамгийн амар нь юу? Эцэг эхчүүд мэдэхгүй. Тэгээ бүр одоо ингээд орцсон хойно нь мэддэг байхгүй. За одоо жишээ нь ихэд энэ хүүхдүүд чинь яг ингээд хуруугаар нь харлаад хөхрөөл ирэхээр бид нар дээр ирж байгаа байхгүй. Тэгээ ирээд үзүүлчихэд сүүлд нээж авдаг хэлэхгүй гэж байгаа заахынд одоо энэ чинь ингээд ожигдчихээ тайрхаарс аргагүй болж байна. Энтер гэхэд ээж аав нь ирж уулздаг байхгүй. Энийг тэр болтол ерөөсөө мэдэхгүй. Тарай яваад байгааг ч мэдэхгүй. Тэгэхээр эцэг эхчүүд бол сайн анхаарах хэрэгтэй байна. Хүүхдүүдийнхэн тэр хуруугаар хөлнийхэн судснуудыг шалгаж явах хэрэгтэй байхгүй. Тарайны орон байна уу? Тэгээ хамгийн одоо бас осолтой юм нь болохоор нөгөө юунуудыг дуудчих шүү дээ. Одоо энэ гадуур байгаа дуудлагын сувлагч гэж юм байна шүү дээ. Тэднийг авчираад уян зүг хийл гэж аваад тариад байгаа байхгүй бас. Тэгээ өөрснөө бол дээдэргүү тарьж сурцсан тий. Тэгээ нөгөө ахин дахин судас руу атгахаасаа сэргийлээд бас тэгэж уян зүг тавиулаад хэд хоног. Уг нь бол тэр чинь хамгийн дээдл нь 3 хоног 72 цаг байх хэрэгтэй юм. 7 хоногор ч хамаагүй тэгж байгаа. Нөгөөх нь халдвар ороод бас тариулах асуудал байна. Эсвэл тэр тунгаа гэтрүүлээд тэр дээдэргүү мэдрэл болчин бүх юм нь өвчээд асуудал байна. Ерөөсөө тариалт шууд өвдөд эхэлдэг байхгүй. Хэрвээ тэр одоо нөгөө гадуур судасны гадуур орчих юм уу те эсвэл одоо нөгөө мэдрэлтэй нөлөөлөд судас нь бөглөрөөд эхлэх юм бол угаасаа өвдөлт мэдрэгдэн. Тэгээд тэр үедээ хүүхдүүд ч найгаад гэдэг юм уу хэлэхгүй байсаар хагаад хожигдоод ирээд байгаа байхгүй. А тэрнээс бол одоо яг тэр өвдөлтөнд ороо ирсэн хүүхдүүд бол аврагдаад гайгүй болчдөг. Гэхдээ хамгийн хосолтой нь гайгүй болчингууд за энэ эмчтэр ирчихээр гайгүй болчтой юм чинь нэгэд дахиж хийгээд дахиж ирээд байдаг байхгүй. Тэгэхээр одоо эн чинь улам баг багаар архагшаал тэр судсыг бөглөөл мэдрэлийг өвчүүлэл явж идэг юмыг тэгээ нэг өдөр л тийм гаргүй болно гэдэг асуудлаа ойлгохгүй. Им ч аргалцтай юм чинь гэж одоо хөнгөмсгөр найдаад яваад байна шүү дээ. Тэрийг мэдэхгүй учраас л тэгээд байгаа шүү дээ. Дээрээс нь болохоор одоо яг үнэхээр одоо байдаг бол одоо энэ ими асуудлыг зэгслэх хэрэгтэй байхгүй. Ер нь бол угаасаа л энэ ард тамхи зарж байгаа барьж байгаа хүмүүс чинь зүгээр л юу вэ штэ. Нэг орчоол гараад ирдэг, хэрэгэлж нь орчоол гараад ирдэг. Тэгээ өөр сурцсан. Бараг амрах үедээ тийшээ орчоол буцаж ирээл хідэн төгрөг хийх юм аа л бодож штэ. Мөнгөтэй бол тэгээ бүхнийг хийж болж штэ. Тэгэхээр энэ дээр одоо зүгээр цааз гэх нь юу вэ?
Зүгээр шууд маш өндөр ялал өгдөг болмоор байгаа байхгүй.